Намайг Тамирхүү гэдэг. 2005 онд би Монгол Улсын сургуулийг экологи хэмжээ мэргэжлэр төгссөн. Тэгээд 2009 онд Азийн технологийн институтад Тайландын хүрээлэнг байгаль орчны инженер менежер чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж төгссөн байгаа. Манай эхнэрийг Амгалан зул гэдэг хөдөөж их сургууль багшилдаг. Тэгээд эхнэр 3 хүүхдийг амьдардаг. 2009-с 2011 онд их сургуульд ажиллаж байгаад 11-ээс 15 хүртэл ALS гэдэг уул уурхайн шинжилгээний лабораторид хэмжээр ажилладаг байсан. Тэгээд тухайн үед одоо ахуйн ослоор юм уу та гол руу өсрөхтэй хүзүүгээ гэмтээгээд хүзүү нугасны бэрхшээлтэй болсон. Яг гоо бэрт хүртлээ тэгээд ерөнхийдөө мэргэжлэрээ хэмжээр ажиллаад байжгаад 2015 оноос хойш 18 он хүртэл нь гэртээ хэвтрийн байдалтай байсан. Тэгээ 2015 онд бэртсний дараагаар бол ерөнхийдөө юу ч хийж чадгаа байсан. Зөвхөн л орон дээр байж идэг. Тэгээд мэдээж хэдийгээр ингээд манай байгууллага хамт олонны олон найзууд үргэлж одоо намайг дэмжиж эргэн тойрон байж гэр бүлийнхэн асарч алмилж байсан ч гэсэн би ерөнхийдөө нийгэмд оролцох ямарч боломжгүй байсан. Тэгэл гэрт бол зөвхөн одоо юу гэдэг телевизийн удирдлага барьсан, утас барьсан тийм л одоо тийм юутай байдалтайгаар одоо 3 жилийн ерөнхийдөө өнгөрөөс. Тэгээд тухайн үед мэдээж гэртээ байгаа хүний хувьд л нэг гарчих юмсан, орчих юмсан те хүн амьтаа уулзах юмсан гэсэн бодол байдаг ч ямар тийм боломж нөхцөл байдгүй нэлээд тийм одоо хэцүү л байсан гэсэн үг л да. Одоо юу гэдэг чи манайхан бол одоо ковид үеэр карантинд байгаад хэцүү байлаа л гэж ярьдаг те. Гэтэл хөгжлийн бишэлтэй болох тохиолдолд бол тэр ковидын тэр 20 мөр ямар ч тийм тэрнтэй харьцуулшгүйгээр тийм байсан тийм хөдөлгөөнгүй тийм орчин нөхцөлд байгаад ерөнхийдөө яванд бол жоохон тийм сэтгэл готрох маягийн шинжтэй болдог л байсан болж байсан. Ингээд гэртээ сууж явах үед ерөнхийдөө ундрах хоёр захиралтай тэргүүнтэй түгээмэл хөгжил төвөөс манай байгууллага iPhoto тэгш нийгэмтэй төрийн бас байгууллагатай хамтраад хөгжлийн бишэлтэй иргэдийг залуусыг дэмжих нийгэмд оролцуулах бүтэн жилийн хөтөлбөр төсөл хэрэгжүүлээ. Хэрэгжүүлэх гэж байна чи орох боломжтой юу гэж санал тавьж байсан. Тэгээд тэр төсөлд нь хамрагдах далимдаа одоо нийгэмд оролцож ирсэн анх тийм одоо нийгэмд оролцох боломжийг тэндээс бий болж авсан да. За тэрнээс хойш ерөнхийдөө 18 онд тэгж төсөлтөөр гарч бүтэн жилийн төсөл яваад тэрний дараагаас эхлээд 19 оноос ихэд түгээмэл хөсөлтөд ажилтан болж эхэлсэн. А 2018-аас 2019 оны хооронд Европын холбоо, Италийн IFO төрийн бас байгууллага, тэгш нийгэм холбоо, түгээмэл хөгжил төв хамтран хөгжлийн бишэлтэй 30 гаруй залуусыг чадваржуулах судалгааны ажил хийжсэн. Тэгэд энэ судалгааны ажлынхаа хүрээнд үр дүнгээр би 2019 онд хөгжлийн бишэлтэй хүмүүсийг хамт олон төшөөлөн хамруулан хөгжүүлэх нь сэдвтэй Аз намхан долоо бүсийн 4-р конгресс одоо Улаанбаатар хот болж байсан. Энд болохоор би тэр төсөлд оролцож байсан 30-аад залуусыгаа төлөөлөн ихтгэл тавьж байсан юм аа. Тэгэд энэхүү боломжийг олгосон Европын холбоо, IFO, Италийн төрийн бас байгууллага, тэгш нийгэм холбоо, түгээмэл хөсөлтөд хамт олондоо бүгдэнд нь талархж байгаа илэрхийлье. Түүнээс хойш бас нэг жишээ явахад нүүбээс санхүүжилттэй хөгжлийн бишэлтэй иргэдийн орон байрны эрхийн судалгааг хийж ялаа. Дээрээс нь Английн GDI Hub гэдэг байгууллага Global Disability Innovation Hub гэдэг тэрнтэй iPhoto түгээмэл хөгжилтэй хамтарсан Улаанбаатар хотын хүртээмжийн судалгаа, нөхцөл байдлын судалгаа гэсэн судалгааг бас хийж тэнд гар бие оролцож байсан. Иймэрхүү маягаар олон төсөл төлбөрөөр ажиллаж байсан. Тэгээ яг одоогийн байдлаар болохоор Европын холбооны санхүүжилтэйгээр хэрэгжүүлж буй хөгжлийн бишэлтэй иргэдийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх төсөл дээр ажиллаж байна. Түгээмэл хөгжил төв дээр бас JICA-гийн өвсний үндэс хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын хөгжлийн бишэлтэй иргэдийн байгууллагын биедээ амьдрах төвийн чадварыг сайжруулах төсөлд бас ажиллаж байна.
Одоо бас яг энэ дээр болохоор IFO-гийн болон Италийн буддистуудын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний байгаль орчныг хамгаалахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувь нэмрийг оруулах нь тийм төсөлд бас мөн ажиллаад явж байна. Яг одоогоор би түгээмэл хөгжил төвийн гадаад харилцааны ажилтан гэсэн албан тушаалтай ажиллаа эрхэлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монгол улсад бие дааж амьдрахад одоо саад бэрхшээлүүд бол нэлээдгүй байна. Эхнийх нь мэдээж тогтолцооны чанартай, бодлогын чанартай. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо юу гэдэг чадвартай хүмүүс олон байдаг ч наад захын хүртээмж гэдэг юм уу, хувийн цэцлэг үйлчлэгээч гэдэг юм уу, тийм одоо наад захын одоо нийгэмд оролцох хэрэгцээг хангадаагүй учраас эдгээр хэрэгцээг хангахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө бас чадвартай, мэдлэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Эдгээр мэдээлэл нь хангадаагүй учраас одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр болгон нийгэмд ингээд өөрийнхөө чөлөөтэй оролцоод байж бас чадахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд оролцоход бол дан ганц хүртээмж гэхээс гадна бас олон янзын саад бэрхшээлүүд тэр донд байдаг. Дээрээс нь одоо юу гэдэг нийгмийн оролцоог хангахад бол тэр хүний ахын өөрийнх нь наацхын хэрэгцээ хангагдсан байх хэрэгтэй тий. Тэгэл ажил хөдөлмөр эрхлэх, боломжтой ажил хөдөлмөр эрхлэх, одоо өөрийн ах үе амжиргаан одоо баталгаатай байх буюу орон байр хангалттай байх гэдэг юм уу. Тэгээд ер нь ингээд бүх тийм төрөөс үзүүлэх үйлчлэг нь өөрөө хоорондоо уялдаа холбоотой байж идээр нь хэрэгжих боломжтой байдаг. Гэтэл одоо манай дээр бас тэр болгон бүгдээр бас тогтолцоо болж сууж чадаагүй байна. Тэгэхээр эхлээд манай Монгол улс тогтолцоогоо сайн суулгах хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ер нь нийгэмд одоо тогтолцоог шинжилхийн тулд хүмүүсийн хандлага бас өөр байх хэрэгтэй байна. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрөө бас чадвартай байх хэрэгтэй байна. Тэр хүмүүсийн одоо чадвартай байхын тулд багаас нь боловсролыг нь хүртэл дэмжиж одоо тэгш хамруулах байдлаар сургуульд нь сургаад боловсролыг олгоод тэд насанд төрс үед өөрөө бие дааж амьдрах нөхцөлийг хангаад явах юм тийм одоо хэрэгцээ шаардлагууд манайд одоо тулгараад байна. Иргэний нийгэм байгууллагууд одоо өөрөөр хэлбэл одоо яг миний байгаа түгээмэл хөгжил төвч гэдэг юм уу те. Энэ байгууллага маань өөрөө одоо манлайж оролцох хэрэгтэй болно. Тэгэхээр түүний төлөө яг энэ байгууллагад ажиллаж байгаа юм бол биднээс өөрсдөө бас тэр хүмүүсийнхээ дуу хоолойг зөв хүргэдэг, зөв ойлголттой тийм байж бодлого чиглэл зүг гарна. Тэгэхээр бид нэр яг бусад одоо тийм сайн сайхны төлөө ажиллах гэж байгаа бол бид нэр өөрсдөө бас чадвартай, хариуцлагатай тийм одоо ухамсартайгаар одоо нийгэмд нөлөөлж бусдаа манлайлах учиртай л гэж боддог да бид нар бол. Хувь хүний хувьд яг ололт гэж ярихад хэцүү л дээ. Ягаад гэвэл би өнөөдрийн намайг бий болгоход одоо гэр бүл хамт олон найз нөхөд маш олон одоо аав ээж ах トゥ үдэ хамаатан задан эсвэл одоо юу гэдгийг надтай цуг байсан хүмүүс байгаа хүмүүс маш ихээр намайг хөгжүүлсэн байна. Тэрний үр дүнд би одоо юу гэдгийг тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүд түрүүнд дурдсан олон улсын судалгаанууд тэдгээрийг хийж чадсан байна. Олон улсын судалгаагаа хийснийхээ үр дүнд олон улсад хурлаар илтгэл тавьж 2-3 газар илтгэл тавьж олон улсын хуралд оролцсон байна. Энэ бол одоохондоо миний одоо хийж байгаа үдийг хийж байгаа хүртэл байж байгаа ажлын үр дүн юм да. Одоо надад адилхан хүмүүс надад адилхан гэлтгөө надаас илүү чадвартай хүмүүс гэртээ хөгжлийн бэрхшээлтэй болоод байх бол зөндөл байж байгаа. Тэгээ тэр хүмүүс яг гэхээр мэдээж боломжийг хайх хэрэгтэй бүгдээрээ өөр өөрийнхөө боломжоор чадлаар тэгээд ер нь бол нэг хүн өөрийнхөө төлөө буюу ингээд одоо жоохон тийм юутэй л байх хэрэгтэй л дээ. Идэвхтэй эрч хүчтэй ямар нэгэн байдлаар одоо би ийм болчлаа гэдээ ингээд хэвтгэхээс илүүгээр өөрөө айлах нийгэмд оролцох айлах өөрийгөө хийж чадах юмаа оролцоод хувь нэмрээ оролцуулах хүсэлтэй байх хэрэгтэй. Тийм хүслээ орхиж болохгүй. Би ийм чадвартай, ийм боломжтой гэд гэртээ суугаад байх тохиолдолд мэдээж юу ч хөөжихгүй, юу ч өөрсдөхгүй. Улмал одоо ганцаад улмал орж гарахаа бүр сонирхолгүй дургүй болоод улмал гэртээ байх, өөрийнхөө амрыг бодоод байх сонирхолтой болдог. Би ч угаасаа тийм болж исэн. Тэгэхээр ерөнхийдөө өөрөө би нийгэмд яаж нөлөөлөх юм бэ
За би яг хөдөлмөр хийж чадахгүй гэж магадгүй те. Заавал тий одоо нийгэмд орж ирэх хөдөлмөр хийх гэсэн утгатай биш л те. Боломжоор нийгэмд орж бусдаа нөлөөлөх гэж хэлнэ те.